Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 6 сарын 10-ны өдөр дугаар 167 Төрийн ордон Улаанбаатар хот дэслэгч генерал цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1-р хэсэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан цэргийн дээд цол олох журмыг тус тус үндэслэн зарлиг болгох нь зэвсэг түвшний жанжин штабын дарга хошууч генерал Давчин сүрэнгийн ган зоригт дэслэгч генерал цол хүртээс үгүй зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 6 сарын 10-ны өдөр дугаар 166 Төрийн ордон Улаанбаатар хот хошууч генерал цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1-р хэсэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 3 сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан цэргийн дээд цол олох журмыг тус тус үндэслэн зарлиг болгох нь зэвсэг түвшний тусгай хүчний цэргийн штабын дарга бригадын генерал Лавг сүрэнгийн ган сэлэмд хошууч генерал цол хүртээс үгүй зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 6 сарын 10-ны өдөр дугаар 165 Төрийн ордон Улаанбаатар хот цэргийн дээд цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1-р хэсэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 3 сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан цэргийн дээд цол олох журмыг тус тус үндэслэн зарлиг болгох нь зэвсэг түвшний тэг 16 дугаар нэг тэглийн захирагч Хурандаа Төмөрбаатарын Лодой Дамбад бригадын генерал цол хүртээс үгүй зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга дэслэгч генерал Давчин сүрэнгийн ган зэрэг Монгол улсын
Хошууч генерал Лавг Сүрэмгийн ганц илэм. Бригадийн генерал Төмөрбаатрын Лодо дамб.